Орой мэнд үзэгчтэй нийгмийн эдийн засгийн мэдлэг мэдээлэл олгох тоон хүрд нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар эхэлж байна. Өнөөдөр манай зочноор Хавуул дүүргийн хурлын төлөөлөгч Мөнх Жаргал оролцож байна. За орой мэнд. Орой мэнд. Орон нутгийн төсвийн талаар ярилцсан. Тун удахгүй нийслэл, аймаг дүүрэг сум өөрийн төсөө батлах гэж байна тийм ээ. Тий. За энэ удаагийн төсөв. Та хэд удаага төсөв батлах гэж байна? 2 дахь удаага төсөө батлах гэж байна. Орон нутгийн төсөв гэдэг нь өөрөө тухайн нэг жилийнхаа орлого зарлагын төлөвлөгөө буюу ерөнхийдөө хамгийн энгийнээр ойлгоход, онлын биш төвшөнд энгийнээр ойлгоход төр 92-ийн хооронд байгуулсан гэрээ гэж хэлэхэд ер нь болно гэсэн үг. Эрдэнэчдийн урлаас батлагдаг нөгөө аймаг нийслэл сум дүүргийн засаг даргын бүрдүүлэн зарцуулах төсвийг л ерөнхийдөө орон нутгийн төсөв гэнэ гэж онлын хувьд бол заадаг байгаа. Гэхдээ энэ нь болохоор орон нутгийн төсөв нь тухайн аймаг дүүр, тухайн улсын төсөв бол ерөнхийдөө том бодлогын түвшнээр яддаг бол орон нутгийн төсөв нь өөрөө тухайн иргэдтэйгээ шууд хамааралтай дүн үр дүн шууд гардаг ач холбогдолтой төсөв байдгаараа нэлээ онцлог. Орон нутгийн төсвөр юу шийддэг? За. Орон нутгийн төсвөр ерөнхийдөө хамгийн том шийддэг асуудал нь тухайн нөгөө төрийн үйлчлэгийг иргэдэд хүргэх зорилготой. Одоо чинь тухайн хорооны зардалч гэдэг юм уу те, зам талбайн цэвэрлэгээ, тэгээд хог ачилт гэдэг юм уу. Иймэрхүү нөгөө аж ахуйн шинжтэй зардалтуудыг хамгийн түрүүнд шийддэг байгаа. Тэгээд үүнээс илүү гарсан зардлууд нь хөрөнгө оруулалтын шинжтэй, тогтчлтын шинжтэй зардлууд нь төлхөө орчдөг байгаа. Ер нь төсвийн өөрөө цагалбар нь болохоор улсын төсөв бол 11 сарын 15-ны дотор хууль өрөөнд батлах хэрэгтэй байдаг. Үүнээсээ аймаг нийслэлийн төсөв нь болохоор 12 сарын 5-ны дотор, дүүрэг сумын төсөв нь 12 сарын 20-ны дотор хуулийн хугацаатай. 20 хоногийн дотор батлах юм биш үү тийм ээ? Таахан төсвөө. Одоо тий нийслэлийн төсөв маань 12 сарын 5-ны дотор батлагдахаар би төсвийг хайлаа. Хавуул дүүргийн төсвийг шилэн дансны хуулийн дээр бол бүр одоо 9 дугаар сарын 15-ны дотор одоо дараа жилийн төсвийн төслөө ер нь урьдчилсан байдлаар байршуулах хэрэгтэй юм байна шүү дээ. Би одоо болт олсонгүй. Та бүхэн дээр бас энэ төсөл ирсэн байна. Одоо иргэдийн хурлын төлөөлөгч гиснэр бас нэг сарын хугацаанд ороо 2 сарын хугацаанд энэ төсөл дээр бас ажиллах хэрэгтэй шүү дээ. Та бүхэн ч одоо мандат авсан. Сандаа хэлэх хэрэгтэй. Бидний зүгээс одоогоор ямар нэгэн байдлаар төсвийн төсөл нь юм байна гэдэг мэдээлэл бол файлаар болон цаасаар бол ирээгүй байгаа. Аль бие ёсоор бол ирсэн зүйл бол байхгүй байгаа. Энэ жилийн үед бол одоо бид нар бол ямар нэгэн байдлаар илүү тодорхой шаардах одоо нөгөө эхний ээлжийн төсвийн төсөл маань өөрөө аудитын байгууллагаар ороод шалгагдсан ямар нэгэн зөрчилгүй төсөв батлах хэрэгтэй байдаг. Тэгээ энэ хугацаанд бид нар одоогоор ямар нэгэн байдлаар ирсэн юм бол байхгүй. За би тэгээд бас өөр дүүргийг хайлаа. Сүхбаатар дүүрэг рүү орж үзлээ. Сүхбаатар дүүргийн одоо тэр 25 оны төсөв батлах тухай тий 24 оны төсөвд өөрчлөлт орчлох тухай за мөн өмнөх одоо онуудын баталсан төсөв тэнд хийгдсэн аав эдээ тий бүх зүйл бол яг одоо иж өрнээрээ байж байна. За гэтэл одоо яг Хавуул дүүрэг дээр яваад ирлээ өдөө өөрийнхөө дүүрэг дээр. Гэтэл энэ маань одоо ерөөсөө аль нь ч олддоггүй. Одоо маш хүндрэлтэй байлаа. Тэгэхээр одоо та бүхэн бас энийг одоо нөгөө цөөнх аль болох нөгөө ил тод байдлыг хангуулах тийм ээ. Иргэдийг мэдээлэл хангах зүйл дээр бас нэлээд тийм шаардах, ажиллах шаардлагатай байна гэж хадж байгаа. Нийслэлийн 9 дүүрэг дотроос ер нь хамгийн мэдээлэл нь маань ил тод тавигдж байгаа дүүрэг бол ер нь ганцхан Сүхбаатар дүүрэг лээ. Хавуул дүүргийн хэмжээдээ саяны Сүхбаатар дүүрэг дээр яригдсан шиг бүх төсвүүд нь 90 дараатай тий ингээд тавигдсан юм бол олдохгүй байгаа. Аудитын тайлан гэсэндээ ер нь их уул нөгөө төсвийн төслөнч төр батлагдсан төсвөнч төр нийтэд ил тод мэдээлэх ёстой. Ил тодын тухай хууль байгаа шүү дээ. Тэр мэдээлэх ёстой. Өөрсдийн сайтаараа дамжуулан болон хэвлэмжээр хүргэх ёстой боловч одоогийн байдлаар Хавуул дүүрэг маань бол бидний төлөөлөгч бидний хувьд бол явуулсан мэдээлэл нь ч байхгүй байна. Тэгээд иргэдэд ил тод тавьсан мэдээлэлч байхгүй байгаа. Аудитын тайлангаа бол бид нар уулна заавал нэг аудит цэгийн нэр дамжуулаад бид нар болж хараад байхгүйгээр уул өөрсдөө шилэн дансан дээр байршуулцдаг байвал иргэд маань ч тэнэгөө төөрч бодлоодох шаардлагагүйгээр мэдээлэл авах уулна боломжтой. Харамсалтай нь Хавуул дүүргийн хувьд бол иймэрхүү Сүхбаатар дүүрэг шиг жишг болох үз бичиг баримтуудыг бол шилэн дансанд ч юм уу ил тод байдлаар байршуулаагүй сул талууд маш их байгаа. Бидний хувьд бол бас нэг төсвийг ил тод байлгая, тавья гэдэг алтан бичгүүдийг бол нөгөө эрдэнэ урлагчд уралдах ардсан намын бүлгийн зүгээс ч тавьж байгаа, өөрийнхөө зүгээс ч занлуудаа илэрхийлдэг боловч ирээгүй байгаа. За энэ орон нутгийн төсөв батлах үйл явц дотор бас иргэдийн хилцүүлэг зохион байгуулдаг юм байна тийм үү? Энэ хилцүүлэг одоо хаагуур яваад байна. Би ч бас Хавуул дүүргийн иргэн шүү дээ тий. Одоо надад лав одоо сүүлийн хэдэн жил бол энэ одоо хилцүүлэг тийм ээ санал бол одоо орж ирээгүй. Тэгэхээр одоо энэ хилцүүлэг иргэдээс санал авах байдал одоо яг энэ дүүргийн төвшөнд яг яаж явагдах хэрэгтэй байдгийг
хаамуул дүүргийн нөгөө бид нар зохиол албан тушаалтнуудаас мэдээлэл авахаар давхарцсан тоогоор ийм Монголиа ч юм уу бус аппликейшнээр дамжуулаад 116 мянган санал ирдэг гэсэн хариу өгдөг. Энэ болохоор нөгөө бусад нийслэл 9 дүүргээ бодвол хамгийн өндөр нөгөө идэвхтэй байдаг гэсэн хариу өгдөг л да. Тэгсэн хэрнээ одоо яг энэ төсөл боловсруулж байгаа хэмжээнд дээр бидний иргэдтэй уулзахаар хариу ирэв л гэдэг. Бидний л байгаа байхгүй бид нар саналаа өгөөгөө гэдэг хариунтайг бол маш их ирдэг. Тэгэхээр энэ болохоор одоо нөгөө төсөв авч байгаа санал боловсруулж гарах хэмжээнд тодорхой тооны тийм нэг хаалттай хүрээнд ч гэдэг юм уу эсвэл нэг ирэх хүрж байгаа намын хорооны чумаар явж байгаа ч юм уу эсвэл нэг хэсгээ моо хэлдэг байгаа хэсгийн алц нар шугамар л энэ төслүүд нь явчихдаг юм шиг байгаа. Одоо хорооны саналын хуудас гэдэг зүйл одоо яг яаж явагддгийг. Тий, саналын хуудас гэдэг зүйл нь бол ингээд нэг нөө батлагдсан төсвийн тухай хуулийн дагуу батлагдсан форматын дагуу хороон дээр ч гэдэг юм уу те бит байдлаар төлөөлөгчөөрөө дамжуулж өгөх ёстой байдаг. Энэ саналын хуудсыг бол одоогоор аль бие ёсоор төлөөлөгчөө өвчсөндөө одоо 116 мянган санал нь ийм юм байна гэдэг чагсаалт дараалтыг бол биднэрт хөргүүлсэн авсан зүйл байхгүй байна. Сая улсын төсөв хилцхийн өмнө бол яг засгийн газраас ийм Монголиа аппликейшнээр бол санал авсан шүү дээ тийм ээ. Бас нилээдгүй олон хүний санал ирсэн. За яг одоо ингээд хаамуул дүүргийн засаг даргын тамгын газрын вебсайт нь орохлоор одоо ямар ч тийм санал мэдээлэл одоо байхгүй байгаа байхгүй юу. Тэгэхээр одоо энэ бол маш хаалттай хүрээнд явж гинөө гэж одоо үзээд байгаа. За хаамуул дүүрэг одоо жилээс жилд бас одоо нийт төсвийн орлого бол бас өсөж байгаа юм байна тийм ээ. 24 онд 453 тэрбум байсан бол одоо 25 онд таавхан 578 тэрбум болгож одоо өсгөж дүнгийн баталсан юм байна тийм ээ. Тэгэхээр энэ орлого бол ихэнх нь одоо татврын орлого байна тийм үү? Тийм. Орон нутгийн төсөв маань бол татврын орлого, татврын бус орлого, бусад орлогоор ингээд одоо олон төрлийн орлого болж байгаас ерөөдөө том дүнгээр нь ангилвал татврын болон татврын бус тэгээ бусад орлого гэж ангилж болж байгаа. Татврын орлого нь болохоор одоо нийт татврын болон татврын бус орлого нь нийт одоо нөгөө төсвийнхаа 99.3% буюу ерөөдөө тухайн орон нутагт амжилтж амьдарч байгаа аж ахуй нэгж байгууллагуудын төлж байгаа орлого болж байгаа төлж байгаа цалинжуулж байгаагийн орлогын хамтраас иймэрхүү зүйлээс бүрдэж явж байгаа юм. Тэгэхээр хамгийн өндөр хөв буюу энэ 421 тэрбум төгрөг эзэлж байгаа. Бусад зардлууд нь ерөөдөө нэг жижиг өмчийн албан татвар шүү дээ. Газрын төлбөрч гэдэг юм уу? Үйл хөдлөх хөрөнгө тэмдэгтийн хураамж иймэрхүү зүйлээс татврын орлого нь өөрөө бүрдэж байгаа. Тэгээ ерөөдөө төсвийн орлого бол ерөөсөө одоо татвараас бүрэн хамааралтай болчиход байна шүү дээ тийм ээ. Дүүргийн зардлууд байна. Юу юунд одоо саяны одоо зардлуудыг тийм ээ татврын орлогуудыг зарцуулдаг юм. Одоо тухайн дүүрэг юм байна. Ер нь бас л нөгөө нэр төрлөө өвдөж гисэндээ бас олон төрлийн зардал байж байгаа. Тэг яг уу ерөөхдөө зардлын нэр төрлөөр нь тоомлоод харуулхад дүүргийн удирдлагыг хэрэгжүүлэх буюу хороо хорин иргэдийн төлөвлөлтөд хуралж гэдэг юм те. Тэг одоо нэг аудитын зардал дотоод үйлчлэл гэж гэдэг юм те. Иймэрхүү зардлаа хэрэгжүүлэх зардал гэж нэг ангиж болж байгаа. Хот огчлтын зардал буюу хог тээвэр цэвэрлэгээ үйлчлэгээ ногоон байгуулалт ч юм уу. Иймэрхүү зардлууд бас нэг хэсэг ангилж болж байгаа. Хөрөнгө оруулалтын зардал буюу зам засвар сургууль цэцэрлэгч гэх иймэрхүү зардал бас нэгж болж байгаа. Тэгээ үлдсэн зардал нь болохоор нийслэл төвлөрөлт зардал гэдэг зүйл нь төсвийн тухай хуулиараа 3.2 нь нийт тухайн орон нутгийнхаа 3.2-ын нийслэл төвлөрөх ёстой. Энэ дүн нь өөрөө одоо чинь нийт зардлыг чинь хамгийн их том дүн нийслэл 3.1 л тухайн орон нутгийн захиран зарцуулдаг. За өнгөрсөн оны төсвийг батлах үед та бүхэнд одоо аудитын байгууллагаас тодорхой зөрчилүүд илэрсэн гэж ярьж ирсэн тийм. Энэ дээр тавс нэг тодруулж мэдээлэл өгөх үү? Тий, яг хоо бид нар чинь нөгөө 2025 оны төсөв батлахдаа аудитын дүгнэлтгүйгээр ерөөхдөө баталсан. Гэтэл нөгөө 2000 одоо энэ жил нөгөө аудитын байгууллагын гаргасан нөгөө тайлан дээр 2024 оны тайлангууд нь өөрөө аудитын өөрөө маш том зөрчлөлттэй батлагдсан байсан байлээ. Тэгээ магадгүй бидний 25 онд батлагдсан төсөв мөн ч гэсэндээ аудитын бас маш том зөрчилтэй байхыг үүсэхгүй. Тэгэхээр 26 оны төсөв батлахдаа бид нар ямар нэгэн байдлаар аудитын тайлан дүгнэлтээ тэрийг хилцүүлсэн тодорхой тооны хугацаатай байхыг батлах энэ төрлийн шаардлагатай байгаа. Гэтэл 2024 онд өөрөө үүссэн зөрчлүүд нь өөрөө маш том зөрчлүүд их байгаа. Жишээ нь зардлын тооцоол хийгээгүй барилга байгуулалтын чиглэл 42 тэрбум төгрөгийн асуудал байсан. Төлөлтийн шаардлага хангаагүй, зураг төсөвгүй 74 туслах хэмжээ байсан байна. Зураг төсөвгүй 32 туслах хэмжээ. Энийг тайлбарлахдаа болохоор жишг байдлаар 960 хүүхдийн ч юм уу одоо нэг үндсэндээ нөгөө зураг зүм хийгдэг байгаа зүйл нь жишг 960 хүүхдийн сургуулаараа баталдаг ч юм нөгөө норм норматив яриад бид юм байлээ. Тэгээд нөгөө давхар зураг төсөв батлагдаагүй харин
батлуулсан Эрдэнэ төсөл болоод батлуулсан төсвүүд нь энэ өөрөө аудитын байгууллага маш том зөрчилтэй. Тэгээд худалдаа авах ажиллагаан дээр үндсэндээ их нөгөө төсөв хэрэгжүүлэхтэй холбоотой худалдаа авах ажиллагаан дээр ихэд зөрчилтэй аудитын зөрчлүүд илэрсэн юмуд бас маш их байна. Тэгээ яг хуу бас энэ нь болохоор зөвхөн нөгөө саяны арга хэмжээнүүд нь аудитын байгууллагын зөрчлүүд нь нөгөө төсөл арга хэмжээтэй холбоотой зөрчил байдаг бол бас дахиад давхар нөгөө төрийн нөгөө удирдлагын төрийн дүүргийн нөгөө удирдлагын хэрэгжүүлэлттэй холбоотой хог догчид хог тээвэртэй холбоотой зардуудыг дүүрэг мөн болохоор орон нутгийн өмчт компани байгуулах журмаар санхүүжтэй шийдэж явдаг. Одоо нөгөө хуулиндаа болохоор. Тэгвэл энэ нөгөө орон нутгийн өмчт байгууллагууд нь өөрөө хот догчид хог тээвэртэй холбоотой зардууд нь одоо нөгөө охин дүүргийн орон нутгийн өмчт аж ахуйн тооцоод үйлдвэрийн газар байгуулж орон нутгийн өмчт компани. Тэ эдгээр нь болохоор өөрөө ямар нэгэн байдлаар бас аудитын өмнөх жилүүднээс зөрчил гардаг байсан одоо ч зөрчил гарч явж байгаа. Ноцтой зөрчлүүд бас асар их байгаа. Тэгээ аудитын байгууллагаар хийсэн зөрчил гарангууд нь баригдангууд нь буцааж төрийн самбар тушаачаад зөрчилгүй шаарддаг. Иймэрхүү байдлууд бол яриг маш их яадаг. Тэгээ энэ зөрчил нь өөрөө хууль зөрчил байгаа байхгүй. Одоо шилэн даасны тухай хууль гэхэд л зөрчил явцдаг. Одоо хаан уул дүүрэг маань орон нутгийн өмчт аж ахуйн тооцоод үйлдвэрийн газар 8 аж ахуйн газартай. Гэтэл зөвхөн нэг компани дээр нь гэхэд л одоо шилэн даасны хуулиа мөрдөөгүй 19 гүйлэг хугацаа хоцроо байршуулахгүй байж байгаа. Сүүлд нь аудитын бол илэрнгүүд нь оруулдаг ч юм уу. Энэ зөрчил нь зөвхөн нэг компани дээр 221 сая төгрөг гэдэг ч юм уу. Тэгээд зохисгүй худалдаа авалт гэх юм л одоо уул нь бид нар чинь нөгөө иргэдийн төсвийг орон нутгийн одоо нөгөө хог ачаараа явуулж байгаа төлбөрлүүлж байгаа төсвийн маань зохисгүй байдлаар тухайн компани удирдлага нь одоо огт хэрэгэлдүү одоо нөгөө Jeep английн машин хэрэгэлдэг 95 98 гэсэн шатхуунууд хэрэгэлсэн байх жишээтэй тийм иймэрхүү байдлаар зохисгүй худалдаа авалтууд өөрөө маш их. Ер нь энэ орон нутгийн өмчт компаниудын тузад ямар хүмүүс байдгийг? Орон нутгийн өмчт компани тузад одоо нөгөө дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч нараас бас орж байгаа. Одоо нөгөө уул нь төлөөлөгч нь хяналттай үүргээр ордог. Дээр нь засаг даргын тамгын газрын алба бэлтгэлийн дарга нар ордог. Хорон дарга нар бас ороод явж байгаа. Нийтдээ манай аж ахуйн тооцоод үйлдвэр 8000 газрын 40 тооцтой. Тэгээ энэ дотор одоо 41 төлөөлөгчөөс би буруу санаа болны 31 төлөөлөгч нь ороод үлдсэн 9 нь болохоор тухайн хорон засаг даргач тийм үү те. Одоо нөгөө орцсон явж байгаа гэсэн үг. Одоо энэ тооцоод маань өөрөөсөндөө ер нь одоо нөгөө яг хяналтын үүргээ, зардлын үүргээ бас сайн биелүүлж ийнэггүй бол бас тийм юм харагдахгүй байгаа. Жишээ нь 24 он тэгэхэд тузын дарга нь өөрөө томилт ичээд Канада руу 9 сая 200 мянган төгрөгөөр явцсан ч ах шиг. Иймэрхүү зөрчлүүд бол өөрөө тузан нь өөрөө бас мэрэгжлийн бус хариуцлагагүй байгаа. Дандаа улс төрчид байгаа. Улс төрчид байгаа. Тийм. Улс төрчсөн шийдвэр гаргаад хариуцлага байхгүй болохоор л иймэрхүү асуудлууд ер нь их гараад байгаа. Сүүлийн 2 3 жилд одоо ингээд хоёр зах шатчлаа. Хөвсгөлд. За саяхан Увс аймагт. Тэгсэн чинь одоо манай хаан уул дүүрэгч өөрөө бас захтай юм шүү дээ. Тий. Хаан уул дүүрэгч орон нутгийн. Тий. Зах маань болохоор Ярамг худалдааны төвгөөд Ярамгийн 2 дугаар будал дээр барилдаг. Одоо нөгөө яг нөгөө орон нутгийн өмчт 8 компаниас одоо нөгөө төсвөөс мөнгө авдаггүй ганц газар нь хөрх Ярамг худалдааны төв байгаад байгаа. Захад болоо аж ахуйн өжөөд маань дандаа төсвөөс нөгөө авдаг. Татаас авдаг. Энэ аж ахуйн нэгж тооцоод үйлдвэрийн газрууд маань гэхэл сая 24 оны жилийн эцсийн байдлаар 3.5 тэрбум төгрөгийн бэлэн мөнгөний үлдэгдэлтэй байж байгаа жишээ. Тэгэхээр энэ болохоор гарах ёстой зардал нь гардггүй ч гэх юм уу. Эсвэл ингээ ямар нэгэн байдлаар тариф гэдэг зүйлийг тогтоож байгаа. Тариф нь өөрөө оновчтой биш байна л гэдэг зүйл эхлээд байгаа. За та бол хаан уул дүүргийн төлөөлөгч. Тэгээ хаан уул дүүрэгт нэг одоо миний олж харснаар бол 3 том асуудал байна гэж хараад байгаа юм. За нэгдүгээр сургууль цэцэрлэгийн хүрэлцээ бол одоо ер нь бас хэцүү байна тийм ээ. Орон сууцны хотгонуудад голтуу. За төгжрөл байгаа. Ялангуяа одоо нэг Ярамгт очивол бараг хончоод ир гэдэг тийм ээ. За энэ төрийн санхүүтэй холбоотой, төрийн үйлчлэгээтэй холбоотой ил тод байдал бол одоо маш хангалттай байна гэж харж байгаа. Тий. За эдгээр асуудлуудыг шийдэхээр ажиллах боломж та бүхэнд ямар байдгийг төсөвт та одоо санал өгсөн үү жишээ нь. Төсөвт нөгөө бид нар саналаа өгсөн. Тэгээ нөгөө би ч өөрөө ерөөхдөө хаан уул дүүргийнхаа 3 4 5 6 7 23 буюу Ярам гэсгийг сонгогдсон буюу энэ бүх асуудал яг л нөгөө миний төлөвлөж сонгогдсон иргэдтэйгээ уулздаг хамгийн том асуудал байгаа. Хаан уул дүүргийн хэмжээний сургууль цэцэрлэгийн асуудал Ярамгт гамшигын хэмжээнд хүрсэн. Одоо 34 дэх сургууль гэхэд энэ жил 6300 гаруй хүүхдүүд 3 ээлж хэрэгжүүлэлтэй түрээсээ 2 байртай ч гэдэм үү. Иймэрхүү асуудлууд яваад байгаа. Гэтэл энэ бүх сургууль цэцэрлэгийн хэрэгцээний асуудал төсөн маань өөрөө ил тод шилэн ч юм уу тэ нээлттэй хүмүүсийн саналаа зөв өгдөг байсан бол сургууль цэцэрлэгийн асуудлуудыг бол яригдах ёстой, төлөвлөх ёстой асуудал.
Тийм болохоор төсвийн хөрөнгө оруулалт маань өөрөө одоо ингээд нөгөө хувирлт нь өөрөө зүв байвал энэ бүх асуудлууд бол шийдэх боломжтой асуудал байгаад байна. Одоо сургууль цэцэрлэг шинээр барих гэхээр маш хүндрэлтэй байлаа шүү дээ хаан улдурт. Газар нь олддог. За тэгээд дүүрэг шийдэх юм уу? Нийслэл шийдэх юм уу? Усын төсвөр шийдэх юм уу гэдэг уялдаа одоо маш багтаа юм уу гэж ажиглагддаг. Танд одоо тийм зүйл ажиглагдсан уу? Үнэ. Одоо төсөв тавиулахын тулд газрын асуудал нь ч юм уу усын мэдл байх хэрэгтэй байдаг. Газрын асуудал шийдэх гэхээр дүүрэг нь өөрөө газар олголтыг дангаараа бид шийдэхгүй, нийслэл шийддэг. Гэтэл нөгөө ярам гэсгийн газрууд нь өөрөө бас байгаль орчны яамд хамааралтай байдаг. Тэгээд нөгөө нийслэл, дүүрэг, байгаль орчны яам гэсэн 3 газрын хоорондын бас нэг уялдаа холбооч гэдэг юм. Бие нэргээ ч гэсэн үүссэн асуудлууд төлөлт хийх жоохон хүндрэлтэй. Одоо мэдээж газар нь байж зурс нь явдаг, зурс нь явж хөрөнгө оруулалт тавьдаг ч гэдэг ийм асуудлууд их үүсдэг. Тэгэхээр одоо яг энэ дээр нэг юм хууль эрх зүйч гэх юм уу шийдлүүд бол маш хэрэгтэй л байгаад байгаа. Байгаль орчны яам руугаа нэг чигчдэг, нийслэл рүү нэг чигчдэг, дүүргэн дангаараа мэдээд явах гэхээр энэ процессын хувьд бол маш удаан хүндрэлтэй асуудлууд бас байгаа. Би өөрөө болохоор бас нэг 23 дуу хорон дээр 2 сургууль бариулъя гэдэг газрын асуудлыг хэлсэн боловч ингээд шийдэлэх юм байлээ. Хот төлөлтөөгөө уйлдж байгаа юм уу гэдэг нөгөө хотын ерөнхий арт төгсөлгөр байгаа шүү дээ. Тэрнтэй уйлдж гэнэ үү? Тэрний төлөвлөгөөтэй уйлдах юм уу гэдэг асуудал яригдж байгаа. Дээр нь байгаль орчны яамны газартай холбоотой асуудал гэдэг ч юм уу. Тэгэхээр энэ бүх зүйл нь дүүргийн төлөвчүүд явахаар жоохон процесс шатараалгаа ихтэй. Тэгээд зарим газрууд нь алтан бичиг хариу өгдөг. Ийм хүндрэлүүд бас их үүсдэг юм байлээ. Ямар ч юм танд бол дахиад бас ажиллах хугацаа нэлээд байна тийм үү? Дараагийн сонгуул болт. Тэгэхээр давж ямар ч юм нэг сургууль шийдэх шаардлагатай юм байна шүү дээ. Шаардлагатай. Нэг ч үтгийг нэлээдэн сургууль шийдэх шаардлагатай байгаад байгаа. Бид нар түрүүн анх ярьсан тийм үү? Ярианыхэнд энэ иргэдийн оролцоо, орон нутгийн төсөвдөр ямар байх ёстой юм? Тэрийг бид нар одоо ялчгүй та бүхэн одоо манлайлж бас энэ мэдээллийн ил тод байдгийг хангуулах ёстой тийм үү? Ялангуяа сөрөг хүчин. Цөөнх бол энэ ил тод байдал, иргэдийн оролцоо, за тэр шилэн дансны болон мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтийг одоо хамгийн түрүүнд манлайлж, шахаж шаардаж одоо тэр одоо эрх баригчдыг тийм ээ ажилуулах ёстой. Бидний хувьд бол ямар нэгэн байдлаар хамгийн түрүүнд одоо төсвийг хилцүүлэх хүн болгоно төсөвт өөрөө хүн болгоны оролцоо байж нөгөөт нь ил тод байж илүү зөв шийдвэр одоо нөгөө олуулаа хилцүүлэх буруугүй тэр шийдвэр гарах магадлал их байдаг болохоор бидний хувьд ямар нэгэн байдлаар иргэдтэй уулзалтыг зохион байгуулж байгаа. Энэтэй холбоотой одоо нэг өөрсдийнхөө саналуудыг нэгтгэхэд дүүргийн төлөлт рүүгээ бид нар өгдөг ч гэх юм. Иймэрхүү асуудлууд бол уул нь яваал байгаа. Тэгээ даанч нөгөө эрх баригч нам маань олонхоороо зөвхөн өөрсдийнхөө шийдлээрэл одоо нөгөө төсөв оруулдаг гэх юм уу. Сая чинь энэний нэг тод жишээ гэхэд 8 сард дүүргийн эрдэнэ хурлын төсөв шинжлэгдсэн. Тэгэхэд тодтол хийгдсэн. Тодтолтой холбоотой жишээ нь хаа мөнгө үлцэд идэхэд 960 хөтлөө 640 хүүхдийн сургуулийг огцом 18 тэрбум төгрөг оруулаад ирж байгаа байхгүй. Тэгээ энэ онд 1 тэрбум тавьчихдаг. Энэ өөрөө төсвийн нөгөө нэг юм тэнцүү байх зарчим алдагдуулан байр 1 тэрбум төгрөгийг тавиулцчихдаг юм. Гэтэл хамгийн нэн тэрбум шаардлагатай байгаа хүртээмжин асуудалтай байгаа ярам гэсэг дээр сургуулийг огт ийм дүүргийн төсвүүдээр тавьдаг ч гэх юм. Ийм асуудлууд бол маш их гараад байгаа. Тэгээ төлөвлөлт нь өөрөө ийм зах руугаа явна. Тэгээ яг гол нөгөө төсвийн мөнгө нь яг хүрэх ёстой газараа хүрэхгүй л одоо нэг юм төлөвлөлт маань өөрөө жоохон явцын нүд нь алдагдаад байгаа юм бол гэсэн хардлага. Хан улдургийн төсвөөр одоо нэг бух авсан байсан. Гэтэл одоо татвар төлөгчдийн мөнгөөр одоо бух авах нь одоо тийм одоо цаг үнэгээр одоо хэрэгцээ шаардлагатай ажил байсан уу? Нөгөө хувь төлөөлөгчийн хувьд бол шаардахгүй шаарч байгаа. Ягаад тэгэхээр нөгөө дүүргийн төсөв 20 чи бол бух авдаг асуулт чи 25 оны бидний баталсан дүүргийн төсвийн асуудал байгаа. Гэтэл энэ нөгөө ямар нэгэн байдлаар задаргаан дээр бол 3 ширхэг бух авна гэдэг чинь ийм байлыг бид тухайд олж хараагүй. Дараа нь гүйцэтгэл гарсан байлээ. Энэ гүйцэтгэлийг би харахтаа бол төсвийн мөнгөөр хуулийн дагуу иргэдийн сандыг худалдаж авах нэг тийм авилгал гэж харж байгаа. Бас тэр үед бол тэгж харж үзэж дүнж байгаа. Орон нутгийн өмчт компаниудын бас аудитын байгууллагын дүгнэлтээр одоо яг зардал их гаргаад байгаа. Энэ болохоор нөгөө зохисгүй зүйл зардлууд өөрөө бас маш их байна. Зөвхөн нэг жишээ тахад орон нутгийн өмчт компани нэг байгууллага нь өөрөө 2.2 тэрбум төгрөгийн үнэлгээний автоэврийн хэрэгсэлтэй буюу хог чих тээвэртэй холбоотой тоног төхөөрөмжтэй хэрнээ 2024 онд 287 сая төгрөгийн автомашин түрээсэлсэн. 25 оны төлөвлөгөөс 350 сая төгрөгөөр автомашин түрээснэ гэж тавьсан байна. Энэ дотор нь өөрөө асар том
асуудалтай төрөсөд байгаа. Жишээ нь 97 онд үйлдвэрлэсэн, 95 онд үйлдвэрлэсэн, 2005 онд Монголд орж ирсэн Bongo Porter маркийн автомашинуудыг сарын 3 сая төгрөгөөр түрээсэлж байгаа юм уу? Иймэрхүү үйл ажиллагааны зардалтай холбоотой баталж өгсөн төсвийн мөнгийг үрэг шиггүй зарцуулж байгаа зарцуултууд өөрөө маш их байна. Энэ өөрөө бас нөгөө хэдий ингээд нөгөө орон нутгийн хүнстэй компаниар дамжуулах боломжтой гэсэн тэн дээр очихороо хяналт сул болчиход байгаа. Татвар төлөгчдийн мөнгийг үрэг шиггүй зүйлд зарцуулж яах гэдэг дээр би бас нэг жишээ олж харсан юм. Хавуул дүүргийн засаг даргын тамгын газар болон иргэдийн хурлын даргын төсөв хоёр дээр байна шүү дээ. Маш их хэмжээний одоо гадаад айлчлалын зардал байсан. Энэ айлчлалаар үнэхээр тийм дүүргийн хөгжилд хэрэгтэй одоо тийм үйл явдал болж чаддаггүй. Та айлчлалд явсан уу? Нэг ч удаа айлчлалд яваагүй байгаа. Өнгөрсөн хугацааны нөгөө одоо жинхэнэ 11 сар хүртэлх томилтын төсвүүдийг хараад хахад одоо Эрдэнэ төчтэй хурд маань 300 сая төгрөгийн томилтын төсөв баталсан чинь гүйцэтгэлээр 234 сая төгрөг гарсан байгаа. Энэтэй холбоотой хин хаашаа ямар зорилгоор явсан бэ гэдэг албан бичиг ардс номын бүлгийн зүгээс тавьсан боловч одоогоор ямар ч хариу ирээгүй байгаа. Энэ нь өөрөө хаалттай тодорхойгүй. Уулын Сүхбаатар дүүргийн жишээгээр харах чинь хин хаашаа явах нь томилтынх нь өдөртөмжөнд гараад хизээ явсан ямар мөнгөөр хин явсан тодорхой байгаа шүү дээ. Тэр утгаар бүр нөөц хөрөнгөө урт бүр ил тод тавьчихдаг бол манай хаамуул дүүрэг дээр тийм юм ерөөсөө харагдахгүй. Тэр хүмүүс аялж гिचчээ одоо томилтоор явж ирчээд бас нэг ажлын үр дүнгээ тайлгнах хэрэгтэй шүү дээ олон нийтэд татвар төлөгчдөд. За бүр болийг иргэдийн төлөөлөгчийн хуралдаа тийм ээ. Тий. Аж ахуй нэгж байгуулах гэхэл томилтоор явах. Томилтын зардал нь өөрөө ямар нэгэн байдлаар компани зардлыг бууруулж тийм ашгийг нэмэгдүүлж мөрөгтэй байх хэрэгтэй шүү дээ. Гэтэл одоо манай дүүргийн томилт маань өөрөө одоо үнэхээр ингээд нөгөө дүүргийн татварын орлогыг нэмэгдүүлж байгаа юм уу? Иргэдийн орлогыг яаж эсвэл нэмэгдүүлж байгаа томоохон төсвөр нөө байгаа үйлчлэгийг чанаржуулж байгаа юм уу? Ийм зүйл нь өөрөө маш тодорхойгүй буюу тайлан байхгүй. Тайлан л байдаггүй. Энэ өөрөө ил тод байж чадахгүй байгаа гэх асуудал байгаад. Энийг л харин бид нэр ямар нэгэн байдлаар шахаж шаардах ил тод болох нь хамгийн төв хамгийн ер нь иргэдийн оролцоотой байх хамгийн зөв байгаад байгаа. Төсвийн хяналт гэдэг зүйл нь ерөөхдөө Эрдэнэ төлөвч дугуурлын танхим байж болно. Танхимаасаа гадна ард иргэдийн өөрийн хяналт нь өөрөө маш том чухал нөлөөтэй. Иргэд бид нэр хянжээж одоо аж ахуйн шинжтэй асуудлууд нь энэ орон нутгийн төсөв гэдэг нь иргэд бидний амьдралд шууд утгаар нөлөөтэй ажлууд байгаа. Бид хоёр нэлээд одоо олон асуудлыг ярьлаа. Тэгээд таны одоо ажилд амжилт хүсье. За ялангуяа тэр сонгогдсон тойрогтой сургууль цэцэрлэгийн асуудлыг шийдэх тийм ээ. Энэ асуудалтай одоо манлайлан ажиллаараа за мөн одоо энэ төсөв санхүү тэ энэ мэдээллийг ил тод нээлттэй болгох асуудлыг тийм ээ. Энэ дүүргийг илүү нээлттэй дүүрэг болгох асуудал та бас манлайлан оролцож ажиллаарай гэж одоо танд одоо дүүргийн иргэний хувьд бас одоо энэ даалгавар өгч тийм ээ. Баярлалаа. Би бас нөгөө орон нутгийн сонгуульд өрсөлдөж байхдаа яг энэ хэлжсэн ганц үг. Миний ер нь өөрийн боддгийн өөрөө яддаг юм. Хүмүүс төсвийн мөнгө уйлдгууч ярьдаг. Минийхэр уйлдаг байхгүй. Яаж уйлдгийг гэхээр ярамны төвчрлээ тий. Яаж уйлж байгаа гэхээр ярамгүй хүмүүсийн сургууль цэцлэг хүртээмжгүй асуудал байна. Өөрөө нэг танхим цонх танхимгүй ангид 3 жилж хэрэгжүүлж байдаг. Энэ бүх зүйл нь өөрөө төсвийн мөнгө ч уйлж байгааг нэг илрэл юм шүү. Иргэд бид нэр төсөвтэйг оролцоотой байх хэрэгтэй, шаарддаг байх хэрэгтэй. Уйлж байгаа болохоор бидний нөгөө нэг мөнгө маань өөрөө одоо нөгөө бидний ингээд шууд утгаараа нүднээс нөлөөс урсах биш. Бидний амьдралд хүрэлцээгүй, бухимдал, стресстэй энэ зүйлээр илэрч харж байгаа шүү. Тэгэхээр иргэд та бүхэн маань төсөвтэй оролцоотой байгаарай. Төсвийн мөнгө уйлдаг шүү гэдгийг хэлэх гэсэн. За баярлалаа. Тоон хүрд нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар өндөрлөө. Дараагийн бүр гарагаар дахин уулзцгаая. Баярлалаа та бүхэнд.